Family Center гэр бүлд зориулсан зөвлөгөө мэдээлэл тусламжийн сайт. За та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтгая. За энэ удаагийн сэдвээр бид нар гэр бүлийн хүчирхийлэл байгаагаа яаж мэдэх вэ? Яагаад одоо хүчирхийлэлд өртсөн ч гэсэн түүнд ингээ байсаар байдаг тухай мөн яагаад хүн хүчирхийлэл үлдээд байдаг тухай та бүгдтэй ярилцуулна. За тэгэхээр хүчирхийлэл бол эхнэр нөхрийн хоорондын одоо үнэрхэл тунирхал энэ тэнцүү одоо хэрүүл тэмцэл биш юм аа. За хүчирхийлэл бол тийм ээ санаатаа үлдэгддэг, хуулиар хоригдсон ямар нэгэн хохирол дагуулдаг, хууль цагцаа хариуцлах гэсэн ийм одоо дөрвөн шин тэмдгийн агуулдгаараа одоо зөрчил гэмт хэргийг илэрхийлдэг. Энэ яг хүчирхийлээд байна. Энэ миний эрхшээлд намайг эрхшээлдээ оруулах гэж тийм ээ хяналтаа тогтоогод байна. За явандаа би энэс болго ингээд айдас төгшөөрт автах юм байна гэдгийг боддоггүй. Эхний удаад яах нь уучилдаг. За яг арх ууснасаа болсон байх. Эсвэл би буруутагаасаа болсон байх. Эсвэл ажил ихтэйгээсээ ч юм уу. Эсвэл гадны найз нөхөд одоо адам аав ээжийн нөлөөлөөр болсон ч гэдэг юм уу. Ингээд эхний удаад бол нөхцөл байдлыг яг боддоор ойлгохгүйгээр зүгээр гадны хүчин зүйлстэй холбоод нөгөө хүнд хариуцлах хүлээлггүйгээр уучилдаг байна. За хоёр дахь шатанд орлоо. Би чиний энэ байдлыг хүлээмжширч чадахгүй. Цаашдаа чи намайг надад дагаар хүрдэг ч юм уу, намайг ингэж дээрлэгдэг байгаа чи хүлээмжширэхгүй гэд тэмцэлддэг байдаг байна. Тэмцэлддэг, харилцан тэмцэлдэг. За тэмцэлдээд нөхцөл байдал бүр одоо хүндрээд магадгүй бэртэлгэмтэл авдаг юм уу? Бүр одоо илүү хүчирхийлэн гэдэг юм хатууш ирүүнээр хүлээж авангуудаа тэмцэлтгээ болоод 3 дахь шат руу ордог байна. За 3 дахь шатх нь болохоор зайлсхилт байдаг. За айгүйгээр гэр бүлдээ одоо ямар нэгэн зөрчил зөрөлдөөнтэй асуудлаа ярилцахаас зайлсхийе. Яг бол хэрүүл тэмцэл үүснэ. Эсвэл би одоо санаа бодлоо би ийм бодолтой биш байна. Би чамаас өөрөөр бодож байна гэж хэлснийхээ төлөө зодуулчих, зохиулчих вэ гэж байна. За ингээд үе одоо үр хөвгтөө даваад ч юм уу, үе гэрээсээ одоо дайчаад яваад идэг байх нь. Дөрөвдүгээр шат бол цөхрөл гэж үздэг. За эсэргүүцэд нэмэргүй юм байна. Учирлаад нэмэргүй юм байна. Засан залран гэж одоо засрах байх гэж найдаад нэмэргүй юм байна. Тийм ээ. За бүр одоо улмаар амь насанд халтай юм байна. Үр хөвгтүүдийн маань сэтгэл санаанд хүмүүжил тасар сөрөг нөлөөтэй юм байна гэдгийг ойлгоод ирэхээр цөхөрдөг байна. Явахаараа за цөхрөлд бас хоёр сонголт бай. Орхиж явах эсвэл үргэлжлүүлэн хүлийн зөвшөөрч амьдрах гэдэг юм сонголт байдаг. За гэтэл нөгөө хохирчийн буюу хүчрхэл төртөд байгаа хүний сэтгэл санааны байдал яаж явагддаг вэ гэхээр ер нь анхны гар хүрэлтээр л анхны зочрол гэмтэл авчдаг. За энэ бол нөгөө лимбик тархины лимбик систем буюу амигдала гэдэг гүйлсэн булчирхай байгаа. Одоо хүний одоо өвдөлт, баяр, гуниг, аз жаргал, айдас төгшүүрийг мэдэрдэг энэ автомат тархи байж байгаа. За энэ тархин дээр анхны өвдөлт, анхны дайралтанд цочрол авдаг. За энэ цочрол авч байна гэдэг нь юу гэхээр энэ дурсамж аваар одоо нэг аюулын дохой болж үлддэг. Аюул тэр дуу хоолой, тэр одоо үг хэллэг, тэр одоо бие махбод хүрэх тэр өвдөлт хүрэх тоолн тэр аюул гэдэг дохой одоо бүрийн алармын систем төгшүүрийн дохой суучдаг гэсэн үг. За энэ төгшүүрийн дохой суугаад жил 6 сараас дээш хугацаанд үргэлжлэл явах юм бол архагшдаг байна. За ингэж архагшихдаа тухайн хүн бол өөрөөр хэлбэл тасан цогцож эхэлж байна гэсэн. Сөргөр тасан цогцныг ингээд маш яг амь насанд халтай гэдэг мэдрэмжийг төрүүлэх тусам нөгөө айдас хамгаалалт гэдэг маань эргээд яах нь амь насаа аварч үлдэх гэдэг хамгаалах механизм илүү ажилтдаг. Өрс гэдэг болоод эхэлдэг. За энэ нөхцөл байдал ингээ удаантай амжираад ирэхээрээ магадгүй хүчирхийлэл үлдээд байгаа хүнийхээ амь насанд халтай байдлаар нөгөө өртөж байгаа хүний хамгаалалт хурцтаад эхэлдэг байна. За ийм учраас хохирогчийн маань сэтгэл санаанд ямар байдалтай байдг вэ гэхээр нэгдүгээрт за ингээ битүү тойрог байж за тойргоо 100% гэдээ аваад үзье. Тэгэхээр тэр дотор хайр сэтгэлийн орон зай байсаар байдаг. За тэр хайр сэтгэл дасал тийм ээ. Тэрний нөгөө хэсэг дээр нь итгэл найдвар энэ хүн засарчих байх. Ухаарчих байх. Тэгвэл болж хөл ингээд амьдрий тийм ээ. Гэр бүлээ бүрэн бүтэн байлгая. Үр хөвгтэй эцэг эхтэй байлгая. Нийлээд баттгаад байдаг. Нөгөө хэсэгт нь болохоор айдас.
За ингэхээр айдас, хайр, итгэл найдвар гэсэн юм 3 мэдрэмж ээлжлэн солигдсоор байгаад байдал хүндрээд ирэхээрээ айдсын орон зай ихсэх тусам хайр, итгэл найдвар хоёр багасаад эхэлдэг байна. За ингээд тэр нөгөө цөхрөх мөчтөө сонголтоо хийдгээ гэдэг хэлэх гээд байгаа. За мэдээж одоо байнгын стресстэй, түшүүртэй ийм байдалтай байхад бол хүн явандаа ингээ байнгын булчингийн чангаралтай, толгоо өвддөг, нойрны хямралтай, ходоодны хямралтай. За ингээд хурд яриад байдаг. Эсвэл ингээ удаан гацамтгай болдог ч юм уу тийм ээ. Иймэрхүү одоо сэтгэл зүйн сэтгэл зүйн шинж тэмдгүүд илэрч идэг. Гутрал руу орох бас эрсдэл өндөртэй. За гутран гэхээр юу гэхээр ерөөдөө цөхөрч юм гэсэн үг. Өөрөөр хэлбэл нөгөө тэмцэлддэг тэр одоо хүч энерги бүр дуусаад тэр хүний тархиуд цаанаасаа хамгаалт нь унтрах байдалтай ордог. Өөрөөр хэлбэл яг нь ийм одоо сэтгүүн удаашраад, ярих нь удаашраад, биеийн хөдөлгөөн удаашраад, амьдралд итгэл найдвар нь багасаад, за ер нь тэгээд нэг нөхцөл байдал тийм сөргөөр ханддаг. За айцсан одоо бас өөрчлөгддөг гэдэг шүү дээ тийм ээ. Харьцангуй шүүмжлэмтгий, хамгаалантгай. За ингээд хорвоо ертөнцид өөрийгөө хамгийн азгүй. Одоо энэ хүмүүс нь бүгдээрээ л надад тусалж чаддгүй, намайг ойлгодгүй, ер нь хатуу ширүүнч гэдэг юм уу те. Өөрийгөө оргигдсон, тусна гүйцсэн юм шиг ийм мэдрэмжүүд үлддэг байгаа. За тэгээ энэ ингээд аажмаар явсаар байгаад амиа хорлох одоо сэтгэлд хүргэж болцсохгүй. Сэтгэл гутралын эмгэг буюу одоо нэг бүр хөвтэд босдгоо. За тэгээ хий юм сонсдог, хардаг, төвшөндөө ч хүртэл одоо хүндэрдэг. Хүүхэд дээр аваад үзье. Эрүүл хүчирхийлд бол хүүхдийн эсрэг хүчирхийл ордог. За тэгэхээр хүүхдийн эсрэг хүчирхийл гэхээр яг хэр хүүхдээ ингээд шууд одоо хүчирхийлэхгүй ч гэсэн өөр хоорондоо одоо хайртай хүмүүс нь зодтолтой бие биенийг сэтгэл санааны дарамтанд оруулаад ингэж одоо байгааг хүүхд хараад шаргалж идэг. За айдас төгшөөрөг давхар дам мөрдөж идэг байна. За ингээд ирэхээр явандаа ялангуяа эхний 7 жил ээж аав нь яаж бие биенээ хайрлахыг, яаж асуудлаа шийдвэрлэхийг тийм ээ, яаж хүүхдээ хайрладаг, гэр бүлийн аз жаргалыг бий болохыг эцэгхээсээ суралцдаг байх нь шүү дээ. Тэгвэл эсэргээрээ яаж бие бинийгээ дээрлэхийг тийм үү, хүчирхийлэхийг, хяналтаа тогтоохыг, хайрлахгүй байхыг зүгээр л одоо хүүхдийн нөгөө ухамсарын тарих төлөж гүйцээгүй байгаа, үл ухамсар төвшний тарих одоо давмгаалж хөгжиж байгаа тэр үед суулгачдаг байх нь. Хожим одоо энийг туурайх магадлал өндөртэй. Яг тэр эхний 7 жилийн дурсамжуул насан туршдаа үлддэг буюу хүний суур унахан хүмүүжил болж үлддэг ч үздэг. За нөгөө талаас хамгийн хортой зүйл нь юу вэ гэхээр хэрвээ за одоо охин хүүхдийн хамгийн анхны хайр буюу эрэгтэй хүний ертөнцийн үзэх үзэл бол яг тэр гэр бүл байгаа ааваасаа эцэг нь байждаг. Тийм ээ. Тэр үзэл хандлагаараа сурчгаараа хожим эрэгтэй хүнтэй харилцах, эрэгтэй хүнтэй ойлголцох, эрэгтэй хүний үр гүнлэмжийг хүлээж авах, зохицох талаасаа яг тэндээс суралцаад тэр нь одоо юу гэдгийг дутуу тулангийн мэдрэмж байдаг юм уу? Сэтгэл санааны комплекс болоод ингээд хожим одоо ингээд эрэгтэй хүнтэй тэнцвэртэй аз жаргалтай харилцааг үүсгэх асуудал үүсэдэг тал бий. За эрэгтэй хүүхдээ аваад үзэхэд аав нь ээжийг доош нь хийгээд байгааг, ээжийг нүдэн дээр зодоод байгааг, нүдэн дээр дормжлоод байгааг харахаараа бас л эмэгтэй хүний хүндэтгэх сэтгэл, эмэгтэй хүнтэй харилцах, эмэгтэй хүний байр суурийг одоо хүлээж авах тэр одоо үл ухамсар төвшний тэр одоо сүнслэг хандлага ертөнцид бас сөргөөр нөлөөлдөг байна. За нөгөө талаас хүчрэл байгаа хүүхэд маань, хүчрэл төрдөж байгаа хүүхэд маань хит түрэмгий эсвэл хит хөлцөнгөө болчихдог. Хит хөлцөнгөө. Эсвэл байнгын одоо шүүмжил юм ийм нөхцөл байдал байгаа хүүхэд маань бас инхийг сахиулагч болчихдог. Тэ одоо юу гэдгийг асуудал үүсмэх зэрэгсөө тэрийг хурцдахгүй тулд зүгээр л одоо дүр хэсгэж тардаг, юу ч болоогүй юм шиг дүр хэсгдэг. За ийм хүмүүс бол явандаа одоо дэлгэцэн донтдог ч юм уу, мөрөдөө тоглоом донтдог ч юм уу, архит одоо ямар нэг юм тонтох гээд байдаг. Эсвэл хүмүүс нь болохоор шууд ингээд юм захирангуй ингээд шууд долоовор ингэж бүх хүмүүс жидих яста, ингэх яста эсэргүүцэд үзээрээ хогч шүү, хариу гэж юм барьж шүүч гэдэг юм уу те. Ийм байдалтайгаар. Тех мэтлэнгээ ингээд ийм өөр дүр төрхүүдийг бий болгодог байх нэ. Тэгэхээр энэ бол одоо хүүхэд наснд одоо гэр бүлийн харилцаанд үсэх нь бол тэр хүний одоо хөгжлийн 3 хэлмэгдлийн нэг гэж үздэг. Аз жаргалтай харилцаа, бат тогтвортой гэр бүл одоо тийм харилцааг үүсгэхэд бол энэ саад болдог байх нэ гэж. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл бол 3D гэж үздэг. 3D давтагддаг, даамжирдаг, далд явдаг гэдгийг бүх хүн тархиндаа кодлж тогтоож авах хэрэгтэй. Тийм учраас энэ бол таслан зогсоох
үйлдэл. Энийг зүгээр л аяндаа зүгээр болчихно гэж юусэн найдаж болтгүй ийм онцлогтой асуудал ахна. Одоо за хүч хэрхэл үйлдэд байгаа хүн. Тэгээ ямар хүмүүс үйлддэг юм бэ? Тийм ээ. Тэгэхээр энэ бол хинч үйлдэж болцсошгүй. Тийм ээ. Яг тиймэрхүү хүмүүс үйлдэд байдаг юм а гэж одоо хэлэхэд төвтэй. За ер нь судалгаараа үзэхэд бол 95-аас 98% нь бол эрэгтэйчүүд хүч хэрхэл үйлдэж байгаа. За мэдээж үлдсэн одоо эрэгтэйчүүд бас хохирох тохиолдол байгаа. За тэгэхээр уураа эргэн зохицуулах гэдэгтэй авсарч ажиллаж болно гэдэг. Эцэгчүүд хүүхдүүдээ нөгөө хүүхдээ хүмүүжүүлэхдээ алханы хамт үзүүлээд бие махбод шийтгэл үзүүлээд хүмүүжүүлсэн байдаг. Ингээд ирэхээр хайрлаж болно, халдаж болно гэдэг ойлголт үл хувцар төвшин сууч чадрэхээр хожим яах нь. Тийм ээ. Хайртай их нэртэй гар хурч болно, ихрэлж болно. Хүүхдээ гар хурц сахилгажуулж болно гэдгийг яагаад ч махтватар суучдаг байна. Нөгөө талаасаа ирчүүдийг хэл амаараа асуудлыг шийдэхээс илүү нөгөө хамгийн сүүлчийн мөчөд гар хүрх юм одоо нөхцөлд хүргэж байгаа нийгмийн одоо хөвгүүдийг хүмүүжүүлж байгаа, ирчүүдийг хүмүүжүүлж байгаа юм нийгмийн хортой хандлага байгаад байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ажил гэдэг бол 20 жилийн дараах эргийг яхахын тулд бид өнөөдрийн байгаа эцэг эхчүүд бага насны хүүхдүүдтэй л ажиллаж эхлэх хэрэгтэй гэж хэлдэг. Family Center гэр бүлд зориулсан зөвлөгөө, мэдээлэл тусламжийн сайт